Цахим ур чадварын үндэсний аян. Монголчууд бид интернеттэй танилцаад 28 жил болжээ. Саяхан л бид шуудангаар захиал яаж, цагаан утсаар харилцаж, дэлхийн өнцөг болон бүрд байгаа хүнтэй дүрсээ харж ярилцсна гэж төсөөлдөггүй байлаа. Тэгвэл өнөөдөр байдал өөр болжээ. Хүний өдөр тутмын хэрэгцээ болох төлбөр тооцоо хийх, ажил хөдөлмөр эрхлэх, төрийн үйлчлэгийг түргэн шуурхаавах, боловсрол мэдлэгээ дээшлүүлэх зэрэг бүхий л асуудлыг цахим ур чадваргүйгээр төсөөлхийн аргагүй. Тэрч бүхэл цахим орчинд өөрийн болон гэр бүл, найз нөхдийнхөө аюулгүй байдлыг хангахад энэхүү ур чадвар шаардлагатай. Цахим ур чадвар гэдэг нь технологитой ажиллах замаар өөрт хэрэгцээтэй мэдээлэл, үйлчилгээ авч өдөр тутмын асуудлаа хэлбэрээр шийдвэрлэх ур чадварыг хэлнэ. Цахим ур чадвар дутмаг байдлаас үүдэн танд учирч болох хор хөнөөл, эрсдэл, дэндүү өндөр байна. Хувийн мэдээлэл хамгаалж чадаагүй улмаас цахим орчин дох залилангийн хохирогч болсон хэрэгүүд өдрөөс өдөрт ихсээр байна. Та магадгүй дараагийн хохирогч байхыг үгүйсэхгүй. Гэхдээ та санаа зовох хэрэггүй. Таны үр хүүхэд, найз нөхөд технологитой харилцаж сурсан хэн бүхнээс тусламж авах боломжтой. Мөн та мэрэгжлийн хамт олонд хандаж үн төлбөргүй мэдлэг чадварт суралцаарай. Цахим ур чадварын үндэсний аян эхэллээ.